Монгол улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын засгийн газраас Монгол улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2028-аас 29 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтөд хамт өргөн мэдүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсвийн доктортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг та бүхэн танилцуулж байна. Сүүлийн жилүүдэд олон улсын эдийн засгийн орчин тогтворгүй өндөр хэлбэрлэлтэй байж тодорхойгүй байдал нэмэгдсээр байна. Геополитикийн хурцмал байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн тогтворгүй байдал нь манай улсын эдийн засаг төсвийн доктортой байдалд сөргөөр нөлөөлж эхлэв байна. Ийм засгийн газраас төсвийн доктортой байдлыг хангах үүднээс нэмэгдсэн өртгийн албан татврын буцаан олголтыг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй буцаан олголт 2-1% байх зохицуултыг хэвээр хадгалахаар энэхүү хуулийн төслийг боловсрууллаа. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь сүүлийн 10 жилд дунджаар төсвийн орлогын 20 орчим хувийг бүрдүүлж байгаа бөгөөд 25 оны урьдчилан гүйцэтгэлээр 6.2 их найт төгрөгт хүрээд байна. Өнгөрсөн жил баталсан нэмэн өртгийн албан татврын буцаалтыг нэмэгдүүлэх зохицуулалт хэрэгжиж эхлэх үед төсвийн орлого 1.8-аас 2.5 их найт төгрөгөөр буурахаар байна. Мөн 2025 оны намар төсөв батлагдах үед багш эмчнэрийн цалинг өндөр дүнгээр нэмэгдүүлсний улмаас төсвийн урсгал зардлын хэрэгцээ өндөр байгаа энэ үед төсвийн орлого огцон буурахаар байгаа нь төсвийн доктортой байдлыг хангахад хүндрэлтэй болж байна. Өөрөөр хэлбэл цаашид төсвөө санхүүжүүлэхээр гэрээ байгуулан хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтуудыг зогсоох, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх боломж хумигдах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбаруудад төрийн үйлчлэгээний чанар хүртээмж муудах эрсдэлтэй болохоор байна. Засгийн газраас өргөн барьсан нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсвийн доктортой байдлын зөвлөл, төсвийн доктортой байдлыг хангахад чиглэсэн байна гэж үздсэн бөгөөд эдийн засгийн зочрол, хямралын үед орлого бүрдүүлэлт сулрах эрсдэлтэй харгалзан төсвийн орлогын найдвартай байдлыг хадгалах нь төсөв макро эдийн засгийн доктортой байдлыг хангахад заашгүй шаардлагатай хүчин зүйл болно гэж дүгнсэн байна. Түүнчлэн төсвийн доктортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төсвийн тодтголыг өргөн мэдүүлэх хугацаатай хэд хатуу зохицуултыг боловсронгуулахаар тусгалаа. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал маш богино хугацаанд өөрчлөгдөж байгаа үед төсвийн бодлогыг цаг алдалгүй уян хатан хэрэгжүүлэх шаардлага нэмэгдэж байна. Гэвч хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагснаас хойш 3 сарын хугацаанд төсвийн тодтгол өргөн мэдүүлэхийг хоригдсон нь бодлогын шуурхай арга хэмжээ авах, цаг алдалгүй авах боломжийг хязгаарлаж байна. Иймд урт хугацааны хязгаарлалтаас төсвийн тодтголтой холбоотой зохицуултыг хасаж эдийн засгийн бодит нөхцөлд нийцүүлэн төсвийн бодлогыг илүү уян хатан хэрэгжүүлэх эргэцэн орчныг бүрдүүлэхээр тусгалаа. Энэхүү өөрчлөлтөөр төсвийн сахилгад сулрах бус харин эдийн засгийн гэнэтийн өөрчлөлт, засгийн газар шуурхай хариу арга хэмжээ авах, орлого, зарлагын тэнцвэрт байдалд үүссэн эрсдлийг цаг тухайд нь зохицуулах, төсвийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Монгол улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ засгийн газар эдгээр хуулийн төслийг босруулахдаа эдийн засгийн бодит нөхцөл байдал, төсвийн доктортой байдал, иргэдийн амжиргаанд үзүүлэх нөлөөллийг цогцоор харгалзан үздсэн болно. Энд Монгол улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2028-аас 29 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтөд хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.